Ээж. Яасан минь охин? Би өнөөдөр найзтайгаа гарна штэ. Та дүүг хараад иж нэстэй тий? Оо за. Янчкан Канадаас ирсэн юм уу? За тэ чам мөнгө төрөнд хүрх юм уу? Байгаал та. Гэтэ би танаа нэм шилжүүлж магадгүй шүү. За өнөөдөр би тэгэд гой зураг авах гээд ресторанд орж байгаа. Та тэгээ уцаа аваарай. Яг цагаат болохоор тэгээд авдаггүй шүү. Нөө би тэгэл хүмүүс хүлээлгээл. Йоо, та чинь ресторан хийхин тулд ресторанд уулзсан юм уу? Тийш дээ. Тэгээ манай тэр гапир авч байгаа үсэчсэндээ ирж байгаа. Тэгээд янчка бид гурлаа орхон шүү. За. Чи эсвэл нэг үсэж чага картыг авчих юм уу? Тэгвэл тэгсэн ч яах вэ? За тийм за. Хүй эйжентийг танд хэн аваад ирсэн? Өчигдөр эсний ажлынх нь өгсөн юм аа? Яартаа гоё яастай. Ямар гоё дарт юм бэ ч та. Энэ стори юм уу? За хүн чамд өгсөн гэж энийг бодно доо. Үгүй хамаагүй шүү дээ. Би тэгэл тайлбар өдр хийхгүй шүү да. Эстетикийг хадгалаад оролцож байгаа байхгүй юу? За юу нэ? Эстетик гэдэг чинь гой зүй мэдрэмж ахгүй юу? Одоо үед эн чинь ингээд айгүй чухал болсон. Тэглээч юу нэ Instagram чинь айгүй чухал болсон хийж би бүр 6К даах штэ штэ. Одоо тэгээ намайг юу өмсөж ийн хаагур явж ийн бүгдээрээ ингээд хараад сэтэл авдаг байхгүй юу? Энэ ч тоо. Одоо миний охин ч тэр нөлөөлөгч инфлюенсер гэдэг юм уу? За юу гэвэ? За тэгэж би явлаа шүү за. За эртгээрээ миний охин. Йоо. Энэ гадуур гараад хоолнд ороо сайхан 50 сууч ямар сайхан юм бэ? Найз нөгөө аягүй олон сургуулиуд apply хийсэн байхгүй юу? Гэхдээ тэгээ гол нь ямар сургуульд орохож мэдгүй, ямар мэргэжилтэд олохож мэдгүй ядчих чинь хамаатнуу цагаансараар юунд сурах чинь ямар мэргэжилтэд олох чинь гэж асуувал би тэг сүүлдээ бүр би гэрийн дэдий зурд удирдлагын ангилчтай болсон. Гэтэ яг тэ явандаа тэгэл ангиас солино шүү дээ, тийм биз дээ. Тийш дээ. Гүй гэхдээ ердөөсөө наад чинь хэлээд юугүй. Би бүр одоо ингээ Монголда сургууль олоод сурж байгаа ч гэсэндээ бүх юм ердөөсөө тодорхой биш байна уу. Тэгээд яалтчгүй угаасаа гадаадд сурж байгаа хүмүүсийг харахаар тэрийгээ тэгээд Instagram-да сторид дахаар би ингээ дотроод байгаа юм шиг санагдаад байгаа юм чинь. Одоо гэхдээ тэгээ Монголда сургуулаа төгсөөд яг юу ч хийх юм ердөөсөө төсөөлөгдөө за. Тэгээд мэрэгчлээсэндээ сайн ойлгохгүй байна уу. Гэхдээ гадаадд очивол гадаадд сургууль сураад бүх юм тэгшэрчтэй биш шүү дээ. Би л гээд сая Канадад нэгдүгээр курстэй өөрийгөө олох гэж тэгээл наан цаанд бүх юм ойлгох гэж нилээл зүудэрлээ хэрэндээ. Одоо тэгээл дахиад цаана дураасан 3 жил юу ч болох юм. Дахиад төгсөөд бүх юм эхнээсээгээ бодтоо. Тэг бүр энд Монголдоо ирээд дахиад хүрээлээ дэлэн байр сураа олно гэл миний хувьд бүх юм тгээс эхэлнэ. Яг ингээд дотохоор надад л аюу хэцүү санагдчихээн. Яах их нь мэддэхгүй. Тэгэхээр ч өрн энэ яг манай үеийнхний бүгднгийнх нь асуудал баха. Яах их нь яг ойлгомжгүй. Тэгэл яг бидрийг ийм байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг хэрнээ яг нэг зааж зөвлөж байгаа юм байхгүй, төшөг тулгуурны юм байхгүй. Нэг тийм аюу рэндом амьдраад байгаа байхгүй. Харин тийм ээ. За гэхдээ яах вэ? Ингээ бүх юм болохгүй байгаа ч гэсэн болж бучаа юм шиг л харагдахад болно нэстэ. За гурлаа уух юмны зургийг дарья. Тэгэл да.